Маш их баярлалаа. Ерөөсөө тэгж төсөөлсөнгөө. Цамцхан өрхөмдөд үзэгчтэй залуусын цахим телевизийн гифт болон маань их хөглөж байна. За яг одоо бид бүхэн зүүн дэлгэр 4-р сургууль дээр хүрэлцээрсэн байна. За энд яах гэж ирсэн бэ гэхээр за Туяа цэцэг багшид Бачимэг ангийнхан хүүхдийн гэр бүлээс нь энэ хүзсгийн баглааг хургуулж байгаамаа. Тэгээд талархлаа илэрхийлсэн үгсийн хамт илгээж байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа дутагшаурж боломжлцсон. Сайн байна уу та? Мэдчлээ ирсэн юм аа. Оо, мэдчлээ. За баярлалаа. Яа надад юм болоо. Өстэй тэрийг гэж хэлж чадхааргүй юм л да. Мэдхгүй байна. За энэ хүү бэлгийг болохоор таны одоо удирдах байгаа ангийн Бачимгийн ээж Ганчимэг явуулсан байгаа. Тийм үү. За маш их баярлалаа. Юу гэж явуулсан бэ гэхээр танд бол одоо маш их талархаж явдаг шүү. Тэгээд миний хүүхэд бол маш их хичээнгүүлэн суралцж байгаа. Тэгээд энэ хүү хичээнгүүлэн суралцж байгаа үйл явцыг нь бас та бол маш их дэмжиж ингэж хамтарч ажиллаж байгаа. Тэгээд танд бол маш их баярлалаа. Цаашид одоо сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье гэдэг хүссэн баярлалаа. Явуулсан маа таас. За маш их баярлалаа. Ганчимэгтэй баярлалаа. Ганчимэг маань намайг дүдэггүй энэ манай 11-р анги л да. Ангийн маань үйл ажиллагааг маш сайн дэмждэг айгуу тийм мундаг сэтгэл зүрэхтэй хүүхдтэй их ойрхон хүүхдэд хэлтэй ээж байгаамаа. Тэгээд охин Бачимэг ч гэсэн ангидаа манлайлдаг сайн сурдаг бас анги хамт олондоо айгуу зөв үлгэр дуурайл үздэг сайн шат маань байгаамаа. Маш их баярлалаа. Ерөөсөө тэгж төсөөлсөнгөө та нарт ч гэсэн маш их баярлалаа. Юм сайхан халуунд дулаан нийслэгээ түгээж байгаа чи маш их баярлж байна. Бас олон ийм нэвтрүүлгийг үзчихсэн. Тэгээд их гоё сэтгэл аюу гоё сэтгэл ханамж аюу гоё байдаг л да. Тэр хүмүүс нь дандаа юм баярлсан гоё юм гайстай тийм байдаг болохоор өнөөдөр би яг ингээд ийм гинтийн бэлгийн эзэн болно гэж ерөөсөө төсөөлсөнгөө сая шуурхаатай байсан. Баярлалаа. Тэгэхээр тас багш мэргэжлийг эзэмшээд яг багшаараа ажиллаад хэдэн жил болж байгаа вэ? Яг багш мэргэжлээр ажиллаж байх хугацаанд тийм ээ хамгийн сайхан мөч хөл нь яг юу байсан бэ? За багш нь анх 1999 онд энэ сургуульд англи хэлний багшаар ирээд одоо 26 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд энэ хугацаанд чи олон юм болноо. Баярлан доолно ойлно гээл. Гэхдээ л ер нь хүүхдүүд маань амжилттай сайхан яваад хүүхдүүд маань инээд дүүрэн ас жаргалтай тэгээд нүдэн гэрэлж яхахыг харах маш их дуртай. Тэгээд мэдээж бас нийт шавнарнаас энэ бичлэгийг үзэх байхаа тэгэхээр тас шавнартаа хандаад тийм ээ. За сайхан ерөөлийн үгээ харилцгаа. За би одоо ингээд ер нь 26 жил багшлах явцдаа хүүхдэд ээлтэй багшаар айгу удаа дараа шалгарч ирсэн. Тэгэхээр хүүхдүүд манад их маш их хайртай байдаг. Би ч гэсэн тэдний хэмжээгээр хүүхдүүдтэй маш их хайрлаж тэдний дотны хүн байхыг айгу хүсдэг. Тийм учраас би шавнартаа хамгийн түрүүнд их зөв сайхан хүн байгаарэ гэж хэлэх гээд байна. Хоёрт юу л өргөж манлайлагч байгаарэ, сайн оролцогч байгаарэ. Би нэгээс ойлгодог, нэгнийхээ сайн найз байгаарэ гэж хэлээд шавнартаа өөрийнхөө эргэн тойронд хүрээлж идэг бүгд хүмүүсийн зүрх сэтгэлд одон олон гэлэлцэж яваарэ гэж хэлхийг маш их хүсэж байна. Тэгээд энэ шавнартаа болон өөрийнхөө орчин тойрны хүмүүст салуун сэтгэлийн үгээ хэлэх ийм сайхан боломжийг олгож байгаа танай нэвтрүүлэг та хоёртоо ч гэсэн маш их баярлж байна.